Хаанти сургуулийн 11 ангийн сурагч аж аргалын их цалман. Манай нутагт шинээр төмөр зам баригдвал бий болох давуу талууд. Монгол орны минь түүх соёл байгалийн гайхамшиг өөртөө шингээсэн нутаг бол Хинтээ аймаг юм. Их эзэн Чингис хааны өлгийн нутаг Монголын түүхийн олон онцлог үйл явдлын гэрч болсон энэ газар нь зөвхөн бахархал төдийгөөр хязгаарлагдахгүй ирээдүйд хөгжих асар их бололцоотой орон зай билээ. Хинтээ аймаг нь Дорнод Сүхбаатар аймгийн хамтаар Монгол улсын зүүн бүсэд багтдаг бөгөөд улсын хэмжээнд бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэх нь хэд төвлөрлийг сааруулах, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн хувьд нэг салбараас хамааралтай байх байдлыг бууруулах, аймаг бүрийн өөрийн онцлог чиглэлээр хөгжүүлэх зорилготой юм. Энэ зорилгын хүрээнд дэвшүүлсэн Хинтээ Дорнод Сүхбаатар аймгийн нутаг дахь Бурхан халдуун, Буур нуур, Алтан овоо зэрэг түүхийн байгалийн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх зорилт нь миний хувь хүний зүгээс хэрхэмлэн дэмждэг бодит байдалд хэрэгжээсэй хэмээн хүсч явдаг мөрөөдөлтэй минь нийцэж буйд би маш их талархаж байна. Бурхан халдуун уул түүний хүрээсэн дахилгад газар нутаг бол 2015 онд дэлхийн өвийн жагсаалтанд соёлын ангиллаар бүртгэгдсэн Монголын 3 дахь дурсгал бөгөөд монголчуудын бахархал шүтээн түүхэн дурсгалын бэлэгдэл билээ. Монголчуудын олон зуун жилийн түүхийг өвлөж хадгалж ирсэн энэ онцгой газар нутгийн олон нийтэд нээлттэй болгох нь зарим талаараа зөв санал биш байж болох ч нөгөө талаас нь харвал тухайн бүс нутгийн хөгжил аялал жуулчлалын өсөлтөд бодиттой хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна. Өнөөгийн бодит нөхцөл байдал нь тийш очих зам муу оцсон хүмүүсийн хувьд босго овноос дээш гарах хориотой эргэн тойрны байгаль дуу алдан үзэсгэлэнтэй хэдэж шавар ус ихтэй тул нэг замаар л ирж очдог. Тэр асуудлыг шийдвэрлэхвэл бүх бид гадаад дотоодын олон жуулчдын сонирхлыг татсан түүхэн аялал жуулчлалын томоохон бүстэй болно. Бурхан халдуун хайрхан руу чиглэсэн төмөр замын аялал жуулчлалын шугамыг байгуулна гэж төсөөлөд үзтээ. Улаанбаатараас галт хэрэг хөдлөн Багнуурын хөгжил дэвшилтэд танилцаад цааш Хинтээ нутгийн гүн рүү орж эхэлнэ. Сингүр горхны дэрэгдүүр өнгөрч Дэлгэр хаанд Монголын нууц товчоо бичигдэд дууссан хөндийн хөшөөтэй зураг татуулаад түүхэн нутгийн салхинаас амсаад цаашлагад адуу нүүдлийн аж ахуй Монгол гэрийн уур амьсгалыг мэдрүүлэх соёлын өртөө өгтөн. Аймгийн төв Чингис гот бол жуулчдын хувьд аялын төвцөг. Нэг өдрийг өнгөрөөх хөтөлбөртэй ба цааш бэрх рүү хөрвөл далд уурхай музей, уурхайчдын түүх, гар урлалын үзэсгэлэн нутгийн хөдөлмөрч амьдрал бидний нүдэнд илт басна. Эндээс дадал руу явах замд Чингис Борж хоёрын анд бололцсон талд сүндэрлэн буй амдлын хөшөөг багтан цааш яваад Чингис хааны мэндэлсэн газар түүх соёлыг нүдээр үзэж сэтгэлээр мэдэрнэ. Дадал сумаас Бурхан халдуун уул явах замд Бэндэр суманд байх түүхэн цогцлбор дурсгалт газрууд түүнийг дагсан нутгийн брэндийг сонирхно. Харин төгсгөлд нь Бурхан халдуун уулын хормой дотоолож 13 дугаар зууны түүхэн үетэй танилцсан. Энэ нутаг нь тахилгатай, хориг цаацтай байдаг учраас уул руу авирал зохион байгуулахгүй ба бусад хөтөлбөртэй байж болно. Энэ санал зөвхөн аяллалын зураглал биш, жуулчлалд зориулсан нэг удаагийн туршлага бус нутгийн иргэдэд тогтвортой орлого, ажлын байр, шинэ амьдралыг авчирна. Засгийн газраас зүүн бүсийн Хинтээ Дорнод Сүхбаатар аймгийн түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарлаж түүнтэй холбогдох олон сайхан бүтээн байгуулалтууд хийгдсэн нь энэ дүрслэлийг бодит болгоход үнэхээр чухал юм. Монголын дотоодын аялал жуулчлалын хамгийн их дутагдж буй зүйл бол эрүүл чанартай хоол, ариун цэврийн байгууламж, хогийн менежмент юм. Хоол нь үнэтэй боловч шарсан, хуурсан, сонголт багтай, өндөр үнэтэй байдаг учраас аялалд явж буй хүмүүст хүндрэл учруулдаг. Нутгийн иргэдэд түшиглэн энэхүү өртөө болгонд энэ асуудлыг шийдсэн амралтын цэгүүдийг байгуулж болно. Гар урлал, үндэсний хоол, морин аялал, хөтөж үйлчлэгээ зэргийг нутгийн залуус өөртөө эрхэлж өөрийн нутгаа сурчлан бахархаж санхүүгийн их үүсвэртэй болно. Энэ төмөр замын гол онцлог нь Бурхан халдуунд хүрээд дуусахгүй. Харин ч эсэргээрээ Чингис хотоос салаасан 2 шин зам Хинтээг зүүн бүсийн хөгжлийн стратегийн төв болгон хувиргана. Нэг нь Сүхбаатар аймгийн баруун урт руу, нөгөө нь Дорнод аймгийн Чой басан хот руу алстаа цааш үргэлжлээд Дорнод хятадын төмөр замд холбогдно. Энэ бол бүс нутгийн хөгжлийн эдийн засгийг шин шатанд гаргах том боломж юм. Дорнодын газрын тус Сүхбаатарын хөдөө аж ахуй, Хинтээ түүх соёл бүгд нэг замаар дамжин нийслэл болон гадаад ертөнцид хүрнэ. Ийм төслийг мөрөөдөл биш гэдгийг олон улсаас харж болно. Испанийн Каталан мужи видео тоглоомоор аялал жуулчлалд сурталчилж
зорин очих хүмүүсийн тоог нэмэгдүүлсэн. Итали улс тосгоны төмөр замаар дамжуулан хөдөө орон нутагта эдийн засгийг төв болгож чадсан. Англи улсын дотооддоо аялдаг онгоцноос өмнөд тасалбартай дээд зэрэглэлийн галт тэрэгний аялал дэлхийд алдартай. Эдгээр орнуудын амжилт үр дүнд нь энэ санал Монголд хэрэгжүүлэх боломжтой гэдгийг дэмжиж нотолж байгаа юм. Энэхүү ажлаа олон нийтэд хүртээлтэй болгохын тулд цахим платформ ашиглан галт тэрэгний аяллыг захиалах, виртуал аялал хийх, 360 бичлэгээр аяллаа очныг харуулах зэрэг нь аль хэдийн хэрэгжиж эхэлсэн ажлуудыг нэгтгэн зангидаад Чингис хаан байгаль домог түүхийн сэдвтэ тоглоом хэрэгжүүлж түүхийг сонирхолтой байдлаар таниулах зэрэг олон ажлыг төр хувийн хөвшил хамтран хийх бүрэн боломжтой. Дорнод аймгийн нутагт буй татар олонхнууд гэх мэт Монгол аймагуудын нутгаар аялах, буур нуурын үзмжийг төлдөх, халах голын дайны дурсгалыг хүндэтгэх, их бурхантын хүндий, алтан овоо, гангануур гэх мэтчлэн дурсгалуудыг түшиглэн өргөжүүлэх боломжтой санагдана. Магадгүй одоогийн эдийн засгийн нөхцөл байдлаа тооцоож үзэх хэрэгтэй байх л та. Гэхдээ ирээдүйд орох хөрөнгө оруулалтчдыг гэвэл хэрэгжүүлж болмоор. Хэрвээ энэхүү ажил бүрэн хэрэгжиж чадвал залуус нутагтаа амьдрах хүсэл эрмэлзэлтэй болно. Учир нь тэнд ажил ирээдүй итгэл байна. Миний хувьд түүхийн багш болох мөрөөдөлтэй учир хэрвээ энэхүү ажил хийгдэж эхлэн гэвэл би өөрийнхөө зүгээс хийж чадах бүхий л зүйлд оролцсон. Жишээлбэл хүүхдүүдийг их түүхтэй дуртай болгохын тулд сургуулаараа эсвэл гэр бүл эцэг эхчүүдтэйгээ хамтран аялах ажлыг зохион байгуулж сурталчилна. Монголын түүхээ сонирхдаг бусдад түгээх хүсэлтэй залуусыг хөтөж болгон бэлтгэн өөрийн үеийнхний нутагтаа амьдрахын сайхан дурлаасаа хэмээн уриална. Аяллаа маршрутыг тусгасан хаанч хизээж тоглох боломжтой түүхэн асуулт бүхий даалгавар биелүүлсэн дараагийн өртөөнд хүрдэг хүмүүсийн сонирхлыг татсан тоглоом зохион бүтээж Монголд Zeus зэрэг дэлхийн нийтэд алдартай Монголын e-спортын тамирчдаар дамжуулан сурталчилж дэлхийн нийтэд танилцуулна. Бүсэлсэн нутгийн бодлогод тусгасан дээрх зөвлөлтөд автозамын тухай тусгацсан болохоос төмөр замын тухай биш гэдгийг ойлгож байгаач миний хувьд төмөр замыг дэмжих нь илүү боломжтой санагдана. Яагаад гэвэл төмөр зам нь хүрэх газартаа яг цагтаа хүрдэг, тогтой, найдвартай, аваар осол багтай учир өнөөдөр нийгэмд хамгийн их яригдаж буй хурд хэтрүүлснээс үүдэн осол аваар эд хөрөнгөөрөө хохирох, амиа алдах зэрэг олон эрсдлээс бүрэн сэргийлдэг. Түүнээс гадна эд цэцгэлэн хөгжиж буй дотоодын аялалд нэгэн шин соёлыг авчирна. Манай улсын дотоодын аялал жуулчлал сүүлийн жилүүдэд баруун, төв, хойд, урд бүсэд илүү төвлөрснөөс ачаал нэмэгдсэнийг тэмцвэржүүлнэ. Богино хугацаанд тав тухтай, найдвартай, унаагаар бурхан халдун, буур нуур, алтан овоо бүгдийг нь үзэж амжина гэд бодоход танд ямар санагдаж байна вэ? Түүхэн аялал жуулчлалыг нэр төдий аялал жуулчлалаас салгаж бодиттой, үр ашигтай, үзэг харах юмтай жуулчлалд ээлтэй болгоход бүгдээрээ хувь нэмрээ оруулцгаая.